Одоо шинээр анх удаа те усан хат хийж байгаа хүнд хамгийн чухал 3 зүйл гэвэл манай зочд тандаа зөвлөхөд 3 зүйл үү? Аха. За усан хаа гэлтгүү ямар ч амтан бай. Номер 1 зүйл бол гэр бүлэрээ тижээж байгаа. Эцэг их тэрэн дээр хамтдаа судална, хамтдаа бэлтэн, хамтдаа одоо тижээн гэсэн сэтгэл зүгээ бий болгоно. Тийм, сэтгэлээ бэлтэн. За тэгээд сайн судална, уншина, малын хэмжээс зөвлөгөө авна. Тэгэхгүй бол яг энэ экзотик буюу ховор амтан бүгдээрээ яг тийм нэг алтан дүрм гэж байдیں۔ Ерөөсөө өвчлөлийн 90% дандаа арчилгаа тижээлэг малалгаа анханасаа зөв тижээгээ үүсэ болдог. Тэр ерөнхийдөө нөгөө зөв тижээсэн тохиол таны одоо усан хаа бусад ховор төрлийн амьтад маань өвдөхгүй гэдээ баг ойлгочих болно. Тэгэхээр ерөөсөө номер 1 судалгаа, малын хэмжээс мэргэжлийн үнээс зөвлөгөө авах бол чухал нэгт. За хоёрт тэгээ одоо үүр сав ухаалтын бэлтгэх нь байна, орчноо бэлтгэх нь байна. Усан хаханд одоо тохиромжтой таатай нөхцөл гэж бас байдаг. Температурын хувьд гэвэл тасалгааны температур нэг 18-аас 24. За тэгэл 24-өөсөө нэмэгдээл 30 төхөөд авчихаараа халууны цохилтын дүртүүд ерөнхийдөө бас юу ах гэдэг. Тэрнээс болоод хүч гээд байдаг. Тэгээд орчноо бэлтгэнэ, нарны шууд тусгалаас зайтай байлгана, чиг хураашлын хувьд ч гэсэн одоо бэлдэж өгөх нь байна. Тэгэхээр аль өрөөнд яаж тижээх вэ гэдэг зүйлээ бол бэлтнэ гэсэн үг. Тэгээд өөр ер нь гайгүй дээ, усан хаа ер нь бол гайгүй.